2023 онд алсын хараа 20% шинсэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог 2024-с 2027 онд багтаан барих шийдвэр гарсан. Энэ хүрээнд нийслэлийн цэцэн даргын хамгийн газар болон шинжлэх ухааны технологийн сургууль, метроны төслийг гүйцэтгэж байгаа Бүгд найрамдах Солонгос улсын Дуухай инженерийн компани хамтран ажиллах 3 талд санамж бичиг байгуулж, Улаанбаатар метро төслийн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэхээр шинжлэх ухааны технологийн сургууль, Бүгд найрамдах Солонгос улсын Хаалаа их сургуульд 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөрөөр суралцуулж, эхний ээлжинд 200 оюутныг сургахаар харилцан тохиролцоод байна. Тэгвэл метроны мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр шинжлэх ухааны технологийн сургуулийн 8 багш мэргэжил дэвшлүүлэхээр Бүгд найрамдах Солонгос улсын Хаалаа их сургуулийг зорилоо. Ингээ Хаалаа их сургууль руу одоо энэ ирээдүйн энэ мундаг инженеруудыг бэлтгэн гаргахад чухал үүрэг гүйцэтгэх. Одоо анхны 8 багш одоо сонгогдсон, залуу багш нар сонгогдсон. Энэ Солонгос улсад 6 сарын хугацаанд суралцаж одоо ирнэ. Тэгэхээр та бүхэн энэ дээр бол маш сайн суралцаж ирж энэ их бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлэх хүмүүсийг чанартай бэлдэж өгснөөр Монгол улс өөрөө метрогоо барьж хөгжүүлдэг ийм улс үндэстэн удахгүй болох баха гэж ингэж итгэж найдаж байна. Цоошин зүйл болох энэ метроны газрын гүний байгууламжийг цааш нь одоо бид дааж өөрсдөө авч явна гэдэг энэ одоо зүйл бол хамгийн одоо чухал зүйл юм. За ялангуяа одоо энэ чиглэлийн одоо мэргэжилтэд боловсон хүчнийг одоо төлөвшүүлэх чадварлаг одоо хүнийг бэлтгэх гэдэг бол бид бүхний зорж байгаа ирээдүйн одоо зорилгын хамгийн одоо нэг чухал одоо хэсгээ гэж бид нар үзэж байгаамаа. 2025-аас 2026 нэгжлийн жилд шинжлэх ухааны технологийн сургууль нь метроны удирдлага, хяналтын инженерчлэл, метроны барилгын инженерчлэл, метроны тохиолдол ба цахилгааны инженерчлэл, метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл гэсэн 4 шинэ бакалаврын хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ. Мөн нарийн мэргэжлэр гадаадад сурах юм байна. Метроны төслийн хувьд бол зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл гэж харахаасаа илүү энэ маань бол газар доорх шийдлүүд бас нарийн мэргэжилтэн бол нэг шаардлагатай болох юм байна. За бас мөн мэдээлэл технологи, цахилгаан гэд олон талын боловсон хүчин бол биднэрт шаардлагатай болж байгаа. Залуучуудыг бас нийслэлийн томоохон мега төслүүдийн одоо хүрээнд боловсон хүчин бэлтэж байгаа. Энэ хөтөлбөрт маань одоо хамрагдаарай гэж уриалж байна. Энийг хэрэгжүүлэхийн тулд бид бас нэлээд үе шаттай ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүллээ. За саяхан Солонгосын Хаалаа их сургууль руу техник шинжлэх ухааны технологийн сургуулиас 8 багш богино хугацааны хөтөлбөрт хамрагдахаар явлаа. За сүүлийн 2 жилийг бид нар Солонгост бэлдэн. Мэдээж энэ төлбөртэй. За төлбөрийн 40 орчим хувийн нийслэлийн засгийн газрын тамга газраас гаргана. За 30 орчим хувийн хөнгөлтийг бол Солонгосын талаас дааж байгаа. Тэгвэл 2 сургуулийн хос дипломтой болох тийм боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр одоо залуучууд бол энэ бас маш том боломж. Улаанбаатар хотын метро төслийн инженерүүдийг тусгаалan бэлтгэснээр ирээдүйд автоцамын төвчрлийг бууруулах, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг бий болгож, тээврийн хэрэгслийн төрлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм а.